компанийн хувьд бол одоо ажилчдын цалин өс маань төвийн бүсийн эрчим хүчний системд ажиллаж байгаа ажилчдын цалин одоо манай баруун бүсийн эрчим хүчний системийн хэмжээнд ажиллаж байгаа ажилчдын цалин хоёрлын ялгаатай асар их ялгаатай болцсон байгаа. Одоо тэрийг арилгах тал дээр бол манай компани ажилчид одоо үйлдвэрчний хорооны шугамар бол зохих газруудад нь бол мэдээллийг өгөөд одоо өнөөдрийг хүртэл шаардлагыг хүргээд 2023 оны 24 оны 11 сараас эхлээд энэхүү шаардлагыг эрчим хүчний яам, баруун бүсийн эрчим хүчний систем зохицуулах хороо одоо төлөөлөн удирдах зөвлөл баруун бүсийн эрчим хүчний системийн төлөөлөн удирдах зөвлөл зэрэгт хүргэсэн байгаа. Тэгээ ингэж хүргэсэн боловч дөрвтэй ариун шийдэл өргөхгүйгээр одоо өнөөдрийг хүртэл энэ баруун бүсийн эрчим хүчний систем түүний охин компаниудын ажилчдын цалин энэ доогоор орсон, амжиргааны өртөг өссөн, авч байгаа гарт дээр авж байгаа цалин нь бол амжиргаанд нь хүрэлцэхгүй болсон учраас бид өнөөдөр тэмцлийн хэлбэр шилжээд байгаа. Ажил аялал зарлалаа гэдэг тэгэхээр ер нь эрчим хүчээр одоо доголдох гэдэг юм уу саатах ийм нөхцөл байдал үүсэх үедээ гэсэн ийм ард иргэдийн бас болгоомжлол байна л да. Энэ тал дээр танай байгууллага яаж ажиллаж байна? За хөдөлмөрийн тухай хуулиндаа бол дулаан захиргаан үйлдвэрлэгч компаниуд болон одоо тэгээд шүүх цагдаа хүчний байгууллагууд маань бол ажил аялалтыг хийж болно. Урдын хуучин хөдөлмөрийн хуулинд бол болохгүй гэсэн заалттай байсан. Одоо шинжилсэн хөдөлмөрийн хуулиар бол энийг зөвшөөрсөн байгаа. Шууд тог цахилгааныг бол таслахгүй. Өнөөдөр 24 цагаар гарч байгаа ээлжинд гарч байгаа хүмүүс маань одоо дээрээс нь дуудлага хүлээж авч байгаа, дуудлаганд явж байгаа, үйлчлэгэнд явж байгаа хүмүүс маань бол ажиллаа хийгээд явна. Тэгээд энийг бол цаанаас бол хуулийн дагуу зохицуулаад өгсөн байгаа учраас ерөөсөө хуулийнхаа хүрээнд бид ажил аялалтыг бол зохион байгуулна. Одоо энэ баруун бүсийн эрчим хүчний системийн ажилчид, түүний охин компани ажилчид маань цар тахлын үед, дээрээс нь улс орны эдийн засаг хүндрэлтэй үед бол 24 цагаар найдвартайгаар одоо цаг цахилгаанаар ард олон болон аж ахуйн нэгж үйлдвэрүүдийг бол хангаж ирсэн. Одоо ингээд энэ баруун бүс нутгийн гол хөгжлийн тулгуур түлхүүр болж байгаа эрчим хүчний ажилчдын цалин өнөөдөр ингэж хэд доогуур өндөж алдагдлыг импортоор ингээд цахилгаан эрчим хүч авдаг. Гол одоо дээрээс өгж байгаа гол шийдэл маань бол импортоор цахилгаан эрчим хүч авдаг, алдагдaltaй ажилдаг. Тийм учраас нэмэх боломж алгаа. Үнэтэй цахилгаан авдаг учраас нэмэх боломжгүй гэдэг хэдэн 10 жил болцсон. Тэгээ одоо энийг одоо бид бүхэн олон 10 жил ингээд төвчиж ирсээрээтэл одоогийн нийгмийн асуудал ямар болж байгаа вэ? Тэрэнд бол одоо ингэж мөрдөгдөж байгаа цалин хүрэхгүй байгаа. Өөрчлөлт оруулахаас ч өөр арга байхгүй болцсон. Гол юм нь бол ерөөсөө дэмжиглүүлж байгаа асуудал нь засгийн газраас эрчим хүчний реформ хийн, эрчим хүчний тоног төхөөрөмжийн шинжилэлт хийн гэдээ яриад байдаг. Тэр тоног төхөөрөмж тэр шийдвэрийг хэдийгээр шинжилэгдээд одоо энэ орчин үеийн болсон ч гэсэн тэн дээр ерөөсөө хүн очиж ажиллана. Хүний хөдөлмөрийг үнэлэхгүй байгаа асуудал нь бол үнэхээр хариуцлагагүй хандж байгаа асуудал гэж үзэж байна. Тэгэхээр ховд цахилгаан түгээх сүлжээ компани одоо нийтдээ хичнээн одоо ажилчтай өнөөдрийн байдлаар ажиллаж байна. За мэдээж одоо ажил үргийн чи хуваарийн дагуу ажлын ачаалалч бас өндөр байдаг гэж сонсож байна. За манай компани бол 105 ажилчинтай. За тэгээд энэ дээрээс бол ер нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг 78 жилийн түүхтэй ийм компани. Тэгээд одоо энэ 100 гаруй ажилчдын эрх ашигыг хамгаалахын тулд бол манай компани дээрх төвлөрчний хороо нь бол захиргаатайгаа холбож өгөх гүүр нь болж ажиллаж ирдэг. Тэгээд энэ асуудлаар яг ажил олгогч маань цалин өсийг нэмэгдүүлэх тал дээр бол бид нарыг бол дэмжиж ажилладаг боловч өөрөө нөө шийдвэр гаргах төвшнийх биш учраас өнөөдөр асуудал ингэж хорсолтол байдалд ороод байгаамаа. Нийт одоо ажилчдаа цалингаа ер нь хэдэн хувьд хүргэе гэсэн бодолтой байгаа вэ? Хэрвээ одоо та нарын хүссэн хувьд хүрвэл доотлол нь одоо хичнээн төгрөгийн одоо цалин урамшуул авах боломж бүрдэж байгаа. Манай компанийн хувьд бол одоо хөдөлмөрийн салбарын хөдөлмөрийн хөлсний хэмжээнд хүрэхийн тулд бол одоо авж байгаа цалин 1.5 дахин хүрэгжээж салбарын хэмжээнд хүрэж байгаа. Бид бол яг хуу салбарын хэмжээнд төхөөлж очиулахын тулд 50% хэмжээгээр нэмээд өгөөч. Тэгвэл дөнгөж төхөж очиж байгаа. Доод ажилчдын цалин маань сая 980, дээдл нь нэг 3 сая төгрөг болохоор ингэж тооцооллыг явуулсан.
Энэ тооцооллыг бол 2024 оны 11 сараас хойш дээрээс бол авч байгаа боловч одоо хүртэл шийдэж өгөөгүй байгаа. Та бүхний одоо энэ сануулгах ажлаа хэлтийн үр дүн одоо хэрвээ гарахгүй дээд удирдлагууд та бүхний цалин хүсийг нэмэгдүүлэхэд одоо ямар нэгэн одоо хариу ирүүлэхгүй бол дараагийн арга хэмжээ юу вэ? Одоо өнөөдөр бол ингээд сануулгах ажил хаялтыг богино хугацаанд хийж байгаа боловч бидний энэ тавьж байгаа асуудлыг шийдвэрлэж өгөхгүй бол бид ажил хаялтыг дахин өргөжлүүлж хугацаагаагаар ажил хаях шийдэл төрнэ гэсэн бодолтой байгаа. Цалин орлогыг нэмэгдүүл. Цалин орлогыг нэмэгдүүл. Цалин орлогыг нэмэгдүүл. Цалин орлогыг нэмэгдүүл. Энэ хитрхээ их бага цалинтай байгаад ахаар энэ мэргэжлийн ажиллах боловсон хүчин маань маш их гарч ажилласаа гарах тий шилжиж өөрчлөгдөх юм эрсдэлтэй. Тэгээд энэ салбарт ажиллах мэргэжлийн хүмүүс олдохгүй ийм хүндрэлд хүрч болзошгүй бодлогын хэмжээний асуудалд хүрч болзошгүй байгаа юм л да. Ийм учраас одоо бид нэгэнт одоо энэ компанид ажиллаад бас төрийн компанид ажиллая гэсэн хүсэлтэй хүмүүс маань ажиллах гээд чармаадаг боловч цалин бол хитрхээ доогуур байна. Тийм учраас одоо өнгөрсөн 2024 он гэтэл 9 хүн ажилласан манай компани 9 хүн ажиллас гарсан. Энэ бол яасан яг зөвсө тодорхой цалин хөлсөн хүрэлцэхгүй амьдралд хүрэлцэхгүй байна. Ер нь арга бодъё доо, өөрийгөө бодъё доо гэсэн хэмэл чиглэлтэй байдаг. За манай байгууллага 2025 оны 4-р сарын 3-ны өдөр сануулгах ажил хаялтыг зарлан явуулж байна. Яагаад сануулгах ажил хаялтыг зарлан явуулж байна гэхээр бид бүхэн бол Монгол улсын хэмжээнд мөрдөж байгаа эрчим хүчний салбар гэж байдаг. Тэндээс авч байгаа одоо цалин маань одоо дундад цалингаас одоо харьцангуй доогуур байдаг. Бид бүгдийн цалин бол 2022 оноос эхлээл дөнгөж 2022 оноос эхэлж одоо салбарын хөлснийхээ доод хэмжээгээр цалин авч ирсэн. Тэрнээс өмнө бол инээш доогуур цалин авдаг байсан. Одоо бол бид бүхэн бол эрчим хүчний салбарынхаа дундад цалин руу ажилтныхаа нийт ажилтныхаа цалинг дөхүүлэх ийм үзэл бодолтой байгаа. Яагаад вэ гэхээр за одоо төвийн бүсийн эрчим хүчтэй авч байгаа ажилтны маань цалин мөнгө бол амьдрал ахуйд нь бол хангалттай хүрэлцдэг байхаа гэж би бол бодож байна. Манайд бол яагаад ч юм өдөөс хүрэлцэхгүй байгаа. Жишээ нь одоо шинээр ажилд орсон ажилтан маань зөвхөн үндсэн цалингаа л авна. Дээрээс нь сарынхаа нэг үр дүнгийнхаа хэдэн өргөд нэмж авна. Өөр юм бол авахгүй байгаа. Гэтэл одоо манай Ховд аймагт байна одоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн бол төвийн бүсээс харьцангуй өндөр байдаг. Тэрний тоо жишээ бол одоо өдөр тутмын хэрэглээ болох бид бүхний одоо бензин шатхуун гэхтэл манай Ховд аймагт маань 2800 төгрөг байдаг. Улаанбаатар хотод бол 2300 төгрөг байх жишээ нь. За бид бүхний одоо хоол хүнсэндээ хэрэгэлдэг мах, гуурал гээл үн нь одоо ямар байгаа вэ лээ. Сүү одоо үн ямар байгаа вэ лээ. Одоо бид бүхний одоо өдөр тутмын хэрэгэлдэг одоо гуурал гэхтэл одоо зах дээр маань одоо 100 мянган төгрөгөөр зарагдаж байгаа одоо 50 кг-ийн гурил маань. Гэтэл Улаанбаатарт маань одоо 50 кг-ийн гурил бол 60 мянгаас 70 мянган хооронд байх жишээ нь. Гэтэл ч одоо тэнд авч байгаа хүний цалин бол манусихаас өндөр байгаа хэрнээ хэрэгжилж байгаа бараа бүтээгдэхүүн нь бол биднийхээс харьцангуй доогуур байдаг. Иймэрхүү байдлаас үүсээд одоо ажилчдын маань авч байгаа цалин мөнгө хүрэлцэхгүй байгаа байдлаас үүсээд манай компанид ажиллаж байсан одоо мэргэжлийн ажилчид бол хичнээн хамт олондоо хайртай байлаа гэд амьдрал ахуйд нь авч байгаа цалин маань хүрэлцэхгүй байгаа учраас манай байгууллагаас гарч байгаа ажилчид маш олон байгаа одоо бол тэр хүмүүс бол хичнээн одоо сэтгэлээрээ энэ компанид ажиллая гэж бодож байгаа бол авч байгаа цалин маань бага учраас ажилласаа гараад байгаа учраас тэр одоо мэргэжлийн албан хаагчдыг одоо энд үр бүтээлтэй урт хугацаанд ажилуулахын тулд цалин хөлсийг маань нэмэгдүүлэх салбарын хэмжээний одоо дундад цалинд одоо дөхүүлэх юм арга хэмжээг авч өгөөч л гэж одоо бодож байна да. Цалин орлогыг нэмэгдүүл. Цалин орлогыг нэмэгдүүл. Цалин орлогыг нэмэгдүүл. Цалин орлогыг нэмэгдүүл.